За энэ өнөөдөр 1-р сарын 26-ны энэ сайхан өдрөө Монгол Улсын ерөнхийлөгчөөс одоо уламжлалт ухааны талаар гаргаж байгаа зарилгыг тосон авахаар одоо Архангай аймгаас ингээд хүрэлцэн ирлээ. Архангай аймгийнхаа уламжлалт ухааны эмч мэргэжилтнүүдийг төлөөлөөд ингээд оролцож байна. За одоо манай Архангай аймагт тэгэхээр одоо 70 гаруй уламжлалт ухааны эмч мэргэжилтэн орон нутагта уламжлалт ухааны төрийн болон хувийн хвшлийн олон салбаруудад өөрсдийн үйл ажиллагаагаа явуулаад ажиллаж байна. За тэндээс тэдгээр бүгдийг одоо хөрөөлж мэдрэ болсон гэж арга хэмжээнд оролцож байгаа бас сэтгэл байна. Миний бие бол одоо Отожмаран их сургуулийг одоо 2014 онд уламжлалт ухааны эмч мэргэжилтэд төгсөөд одоо Архангай аймагта буюу орон нутагта хувийн хвшлийн уламжлалтын эмчийг үйл ажиллагааг явуулаад одоо 2 дахь жилдээ ажиллаж байгаа эмч мэргэжилтэн хүн байна. Энэ уламжлалт ухааныг хөгжил гэж одоо ярихдаа хамт энэ уламжлалт ухааны гол огшин болсон одоо энэ уламжлалт биднэрт ирсэн одоо шавь сургаалт мөн одоо энэ бурхны шашинтайгаа ингэж уялдаж одоо сэтгэл заслын одоо юм цуг явдаг хуучин Отожмаран нарын одоо тэр уламжлал энэ өв соёл талаас одоо энэ бас ерөнхийлөгчийн зарилгад одоо ингээд бас тусч байгаад бол бас одоо яг уламжлалт ухааны эмч одоо лам хүний хувьд бас их сэтгэл бас их өндөр байна.